За өнөөдөр ч үлээ 30 юм байна. Маргааш 31 гээд ингээ он дуусах гэж байна. За шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгуулах сонсгол явсан. За шалгаруулах хугацаанд явсан. За хэд хэдэн хангалтгүй юмуд байгаа юм аа. За 6 хүртэл гишүүнтэй оруулаад ирэх ёстой бол өнөөдөр ингээл 4 хүн сууж байна. Хууль зүйн байнгын хороо маань өөрөө яг ингээд тулгалтанд орсон юм шиг байдалтай байна. Нөгөө хуулийн зүйл заалт хэрэгжихгүй байна. За нөгөө талаараа за энэ комиссийг ажлын хэсгийг байгуулахдаа юу яасан шүү? Тэр булган туяа бишээ улсын хурлын дарга руу Зогтбаатар хууль зүйн байнгын орон дараа албан бичиг явуулсан. Тэн дээр бол одоо хууль зүйн байнгын орноос ийм хүн толгойлох нь зүйтэй байна гэсэн албан бичиг явуулж ирсэн. Тэр албан бичиг нь гэсэн надад байна. Гэтэл шал өөр маягаар томилогдоод ингэ явсан байдаг. За тэр гар хүлээсг зурсан хүмүүс нь бол уулд нь их хурлын дарга зурх ёстой л доо. Захимжаараа. Журман тим, хуулийн тим. Гэтэл хурлын дэд дарга нөгөө хил аманд ороод байгаа болгон туяа ингэ зураад байгуулсан баг шít. Эхнээсээ л нэг ийм байдалтай яваад байгаа юм аа. Тэгээ нэг хамгийн хил ам дагуулдаг нөгөө 3 засаглалч нэг болсон шүүх засаглал шүүгчнэрийг одоо сонгон шалруулдаг хараа тус байлах үндсэн хуулийн зүйл заалтыг биелүүлдэг шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалруулах энэ юм маань одоо эхнээсээ болонгартай бол одоо адганч болонгартай гэдэг шиг ийм зүйл болоод байгаа шүү. Тэр ажлын хэсэг оруулж ирээд тайлангаа тавьж явахдаа бус буруу ойлголт өгөөд ийлээ шүү. Тэрийг одоо зас залруулад явах хэрэгтэй баха. За нөгөө талаар бол шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна. Хэрэв шүүхийн шийдвэр нь биелэгдэггүй бол шүүх гэж байгаа яах юм? Би зүгээр нэг жишээ татъя. За тэр муу эсвэл Монгол улсын үндэсний их сургууль гэж байх шиг байна. За хэдэн жилийн өмнө үлээ шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Энэ муу эс гэдэгтээ ч андуурж ойлгогдоод байна. Тийм учраас Монгол улсын гэдэг нэр томьёог хэрэглэхгүй гэж шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл тэр нь биелэгддэг юм билээ. Тэгээ муу эс гэдэг нэрээр л яваад байгаа байхгүй юу? Муу эс гэл. Ийм жишгтэй. За энэ талаар та нар ямар бодолтой вэ? За. Гамбот гишүүний асуултанд за нэр дэвшигч дөрөв нэг нойрын микроноос ахиулаад хариулаад явчих. За та бүхнийхээ энэ өдрийн амрыг ирье. Гамбат гишүүний асуултанд хариулъя. За шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэд Монгол улсын их сургууль болон Монголын үндэсний их сургуулийн жишээн дээр та асууж байгаа шиг байна. За ер нь бол хуулиараа одоо шүүхийн шийдвэр бол заавал биелэгдэх ёстой. За манай практикт одоогоор одоо эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр бол харьцангуй сайн биелэлтэй байдаг. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа. За магадгүй энэ шүүхийн шийдвэр биелүүлэх тогтолцоонд бас байхыг үгүйсэхгүй. Хуучин шигэ одоо магадгүй иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг тусгайлсан хуулиар тухайн шүүхт нь харьяалуулж өгвөл шийдвэр биелэгдэх илүү магадaltaй болов уу гэж одоо судлаачийн хувьд үздэг. За баярлалаа. За ажлын хэсгийн 3 нойрын микро. Нэр дэвшигч Баян Жаргал. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. За шүүхийн шийдвэрийн тухайд гэвэл хамгийн сайн одоо биелэгдэж байгаа шүүхийн шийдвэр бол эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр байгаа. За үүний дараа захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бол бас харьцангуй гайгүй биелэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг талд нь захиргааны байгууллагад даалгаж байгаа учраас төрийн холбогдох албан тушаалтан байгаа учраас за иргэний хэргийн тухайд гэвэл ялангуяа мөнгөнд төлбөр хөрөнгө барагдуулах хэрэг дээр бол иргэний гүйцэтгэл одоо бас хангалтгүй байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тайланд бол
жил болгон удаа бас дурддаж байгаа юм асуудал бол бий. Тэгэхээр цаашдаа одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг боловсронгуй болгох, тэр тусмаа одоо энэ иргэний статустай биш энэ төрийн статустай болгож шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадлагын хүч хэрэгслээр одоо хангах тал дээр нь илүү хүчтэй болгох тийм зохицуултыг оруулах юм бол одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага илүү бас хүчтэй болох бах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бас сайжирнах хаа гэж ингэж боддог. За нөгөө талаас нөгөө хэрэг марганыг одоо шийдвэрлэх гэхээсээ илүү нөгөө эвлэрүүлэн зуушлах байдлаар талуудыг тохиролцуулж одоо хэрэг маргааныг шийдвэрлэх энэ хувь хэмжээг өсгөх юм бол шийдвэр гүйцэтгэл дээр ирж байгаа энэ хэрэг маргааны тав бол багаснаа. Харьцангуй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол тухайн төлбөр төлөгчийн сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх юм болцоос бүрднэ. Ийм учраас энэ хэрэг маргааныг эвлэрүүлэн гэдэг юм уу шүүхийн бус журмаар одоо хэн шийдвэрлэхийг энэ арга замыг бас хөгжүүлэх юм бол энэ шүүхийн ачааллаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ачааллыг бас бууруулах, шүүхийн шийдвэр бэлэгдэхэд одоо бас сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ач холбогдолтой гэж бас үзэж байна. За баярлалаа. За ажлын хэсгийн 4 нойр микро нэр дэвшигч Цэн Заюшин Жавхлан төгс. За баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гамбат гишүүний асуултанд хариулъя. За шүүхийн шийдвэр бэлэгдэхтэй холбоотой асуудлын талаар дараах зүйлийг бол тодруулж хэлье. За нэгдүгüүрт нь шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон тохиолдолд ер нь бол ерөнхий зөвлөлийн гишүүн маань одоо яг хуулиар олгогдсон үндсэн чиг үүрэг бол шүүн таслах ажиллагаанд бол ямар нэгэн байдлаар бол оролцох юм оролцоо бол байхгүй байх хэвээр. Гэсэн хэдий ч ер нь бол өмгөөлөгчөөр ажиллаж исэн энэ тодорхой хугацааны туршлага энэ одоо нөхцөл байдал дээр бол шүүхийн шийдвэр бол зайлшгүй биелэгдэх нь бол өөрөө ийм хууль ёсны ийм асуудал. Зүгээр шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбоотойгоор илүү одоо энэ дээр анхаарал тавьж ажиллах газар нь шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар. Ер нь бол миний бодлоор бол энэ өмнө нь бол энэ урамшуулалттай холбоотой асуудал юмнууд бол одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулах эрчимтэй хийгддэг гэсэн энэ нөхцөл байдлыг бас зайлшгүй сэргээж одоо энэ илүү хурдтай гэдэг юм уу илүү энэ нөхцөл байдал дээр анхаарах энэ боломж нөхцөл байдлаар бас энэ ажилтны албаа гişтийг хангах үүнтэй холбоотойгоор шийдвэрийн гүйцэтгэл бол тодорхой хэмжээнд бол эрчимжих ийм нөхцөл байдал боломжтой байна гэж ингэж хэлэхээр байна. За баярлалаа. За ажлын хэсгийн 5 нойр микро нэр дэвшигч Чин зөргийн өнөр жаргал. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За шүүхэн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар бол одоо энэ удаагийн улсын хурал бол бас тодорхой үр дүнтэй ажлыг эхлүүлсэн явж байна гэж бодож байна. Номжим гишүүнээр ахлуулсан энэ шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл бол бас хэлэлцүүлгийн шатанд амжилттай явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хууль тогтоогчдын зүгээс бас энэ шүүхэн шийдвэрийг биелүүлэх гүйцэтгэхтэй холбоотой асуудалд илүү анхааралтай хандаж хууль тогтоомжийг батлах шаардлагатай байгаа тулгамдсан асуудлын нэг байгаа гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаарт бол манай шүүхийн ерхий зөвлөө өөрөө захиргааны байгууллага одоо шүүхийн бас шийдвэр гүйцэтгэлийг биелүүлэх талаар одоо шүүхний захиргааны ажилтнууд шүүхийн ерхий зөвлөлийг шаардсан юм нөхцөл байдалтайгаа өөрөөр хэлбэл шүүхийн захиргааны ажилтнуудын цалингийн зөрүүний асуудал одоо ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь явагдаж амжаагүй энэ хүмүүс одоо ингээд шаардсан байдалтай байгаа. Тэгэхээр ер нь бол шүүхийн ерхий зөвлөлд шүүхийн захиргааны байгууллага болохынхаа хувьд шүүхийн шийдвэрийг бас гүйцэтгэх, биелүүлэх, хүндэтгэх үзэх ёстой гэж гисэн ийм байр суурьтай байна.